Манай хамт олон 2017 оны 6 сараас эхлэн бибихүү тохиолдсон танин мэдхүйн түүхүүдэд бүтээж эхэлсэн. Орчин үед аав ээж нар цаг зам муутай мөн түнчлэн мэрэгжлийн онцлогоо шалтгаалаад хүрээлэн буй орчин дэлхийд дахинд болж байгаа үйл явдлуудыг хүүхдүүдтэй тайлбарлаж өгөх боломжгүй байдаг. Тиймээс бид нар эдгээр орон зайг нөхөх зорилгоор бүтээлүүдээ хийж эхэлсэн юм а. Сарлуу аялсан. Хэд хоногийн өмнөөс л бид түүхүүдээ олонний танил хүмүүсээр уншуулсан байгаа. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй цаг зам муутай бол манай түүхүүдийг үзүүлж болно. Сайн уу? Үгүй бид хоёр Дэлхийгээс ирсэн юм л да. Тэгээд сарны нөгөө талд нь очиж үзэх гэж яваад нүхэн дундчихлаа л да. Бибихүү тохиолдсон адал явдал танин мэдхүйн түүхүүд номонд шинжлэх ухааны болон танин мэдхүйн холбогдолтой маш олон сэдвүүд багтсан байгаа. Жишээлбэл энэ номноос хүүхдүүд далайн халуун хүүтэн урсгал гэж юу вэ? Хүний биеийн дэх дархлалын систем хэрхэн ажилладаг вэ? Мөн цагийн зөрүү яагаад үүсдэг вэ зэргийг Голдүрийн Баатар болох Бибихүү болон бусад дөрүүд тухайн түүхүүдэд гарч байгаа сонирхолтой мангас баатрууд зэргээр дамжуулан мэдэж авах боломжтой. Тэгэхээр энэхүү түүхүүд маань дан ганц хүүхдүүдэд бус томчуудад ч мөн сонирхолтой авах болов уу гэж найдаж байна. Жишээ нь бохир агаарт байгаа нарийн тоосонцрууд ам хамраар дамжиж хүний бие рүү ороод дархлааны сэлэмчэдтэй тулдаж хүч чадлаа сорьдог гэсэн үг. Танаа гэрийн пар зөвхөн хүүтний улиралд ажилдаг бол дэлхийн пар бүтэн жилийн турш ажилдаг. Зохиол бүрийн төгсгөл бүтээлч даалгаврууд өгсөн учраас хүүхдүүд ойлгосон зүйлээ найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ ярилцах замаар өөрийгөө илэрхийлэх аргад суралцаж мөн түнчлэн шүүмжлэлт болоод бүтээл сэтгэлгээтэй болоход туслах юм а. Хүүхдүүд сонсож хүлээж авч байгаа мэдээлэлээ илүү ойлгож төсөөлөн бодоход нь тусалж зурагжуулан хүргэж байгаа. Томруулдаг шилээр харах юм бол агаар гэдэг чинь байнгын Жишээлбэл агаарын даралт гэж юу вэ гэдгийг хүүхдүүд шууд сонсоод ойлгоход хэцүү учраас сонирхолтой дүрээр төлөөлүүлэн зураг болгон харуулхад тухайн хүүхдэд шууд төсөөлөгдөн хүрэх юм. эртээ урдын цагт нэг тэнгэр багандсан хоёр уул байжээ. 2018 онд нийт 25 түүхийг багтаасан 5 зураг номыг худалдаанд гаргахаар бид ажиллаж байна. Эхний 2 ном 4-р сарын 2-оос эхлэн худалдаанд гарах болно. Үүнээс олж авсан мэдлэг нь таны хүүхдийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдтэй энэ тэнцвүүц өрсөлдөхөж чадвартай эргэн хүн болж төлөвшөхөд туслана хэмээн бид итгэж байна.